Намайг Мэтвэн Болор гэдэг нэдэг. Мэдээж урах удирдлагын төвд ахлах инженер, цагдаагийн хошууд цалтаа, цагдаагийн байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Анх 2013 оноос явган аялал гэдэг юм уу, ууланд алхаж, тогтмол алхаж эхлээд тэгээд 15 онд яг клубээрээ би даасаа авиралт хийжсэн. Төрөний улсын ноён оргил Дэгдээ цагаан гээд хайрханд анх авиралтаа хийгээд явж байгаа. Тэр үнэхээр их сайхан байсан. Анх 2005 онд нийслэлийн цагдаагийн газрын холбооны засагт электроникийн инженерээр анх ажилдаа орж исэн, ажлын гараагаа эхэлж байсан. Манай алба чинь нэлийн ажил ихтэй, цаг байхгүй. Тэр болгон бас дуртай үедээ аялмаар байгаа газар руугаа явж амжидгүй. Ажлаас тис өөр орчинд ингээд байгалийн чимээ сонсоод шувууж ирэхийг салхины эсгэрээ энэ бүгдийг ингээд сонсоод мэдрээд бүх мэдрэхүйг ажиллаудаад ингээд явах илүү сайхан амралт болж өгдөг гэж би боддог. Анх гэрэл зураг авах гэж байгальд нэлээд гардаг байсан. Одоо сонирхлоороо гэдэг юм уу. Тэгэл энэ аль болох очиагүй газараа очиж зургнууд авъя гэл тэгж явж байгаа л тэгэл ер нь ууланд байнга тогтмол алхдаг болсон. Мөнхайрхан уул руу 14 оны намар 15 оны намар илүү дээ явж исэн 11 сар. Тэгээд бууж явж байхад тэгээд нэг гიშгсэн чи хөл бүр нэгдлийн үл ингээд тэр чигээр ангал руу ингээд яваад орсон. Тулахын мөрөөсөө байхгүй. Тэгээд хойтол урталт явж исэн хүмүүс хамгаалаад тэгээ гаргаж авчихсан. Тэр бол анх удаа ингээд нөгөө ангал гэдэг имийг өөрийнхөө биеэрээ мэдэрчээсэн. Тэр үедээ нилээ айгаал айгүй ингээд зүрх бүр амар төвшсөн. 2017 онд Киргиз явж авиралт хийгээд нэг олон улсын марафон тэмцээнд оролцож байсан. Уулын өөдөө 6000 м хүртэл одоо уралдаж 4000-аас эхлээл уралдаж байгаа юм л да. Sky Running гэдэг манай клубын охин төрүүлсэн байгаа. Тэгээд бас нөгөө охин бид хоёр хоёулаа 3 дугаар айранд орсон. Ер нь бол Монголын цастаа өндөр уулуудад нэлээд гарсан бас гараагүй ч зөндөө оргилууд байгаа. Ленин оргил руу авиралт хийгээд 7000 м хүртэл хүрээд буцсан байгаа. Энэ цаг агаарын нөхцөл байдлаасаа болоод тэр бол хамгийн өндөрт гарсан цэг байсан. Надад яг Монголын уулуудад авирч байхад нэг өндөр нөлөөлнө гэжсэн асуудал гарч байгаагүй. Тэр Киргизд Ленин пик гэдэг Памирын нуруунд явж байхад л одоо өндөр ингэж нөлөөлдөм байх гэдэг юм мэдэрсэн. Оргил дээр гараад харахаар ер нь орчин маш сайхан харагддаг. Одоо тэр дээшээ авирч явж байхдаа энэ дээр гараад ямар авах болоо гэдгийг төсөөлж боддог учраас ингээд замд таарсан бэрхшээл саадаг гэдэг юм уу даваад дээр нь оргил дээр гарцсан байдаг. Тэгээ гараад ингээд нэг сайхан амьсгаа аваад орчноо хараад бүх юм харагддаг. Тэр нь ууланд авирах бас нэг шалтгаан болоод идэм билүү. Нэг оргил дээр гарчаад дараагийн тэр оргил уулан дээр цастаа уулан дээр гарахаар ямар харагдах болоо цаана нь юу байгаа бол гэсэн бодол сонирхол илүү татдаг байж магадгүй. Гэрэл зураг ер нь бол тухайн цаг хугацааг тэр чигт авчирч үзүүлж чаддаг. Ямар нэгэн байгалийн зураг аваад тэрэн дээрээ ер нь өнгийн нэг эдит хийгээд өөрчлөе гэж боддгоо аль болох байгаа чигээр нь хүмүүст харуулъя гэд. Миний хувьд бол ерөнхийдөө яг уу гэрэл зураг бас сонирхогч аяллуудаа тэмдэглэл хийгээд бичээд нэг 2 3 аяллаа тэмдэглэл оруулаад гэрэл зургуудаа оруулсан пэйж байгаа. Эргээд ингээд нөгөө аяллахаа тэмдэглэлийг уншиж хахад яг тухайн үед очиод аялаад яг тэр авиралтаа хийгээд буцаж ирсэн юм шиг тийм сэтгэл өгдөг. Аюу сайхан болоод ирдэг. Цагдаагийн бие бүрэлдэхүүнээс ч юм уу цагдаа гэсэн хүмүүстэйгээ нийлээд нэг авиралт хийх юмсан. Яг цагдаагийн байгууллагын нэг тугийг өндөрийн цастаа Монголын улсынхаа дээвэр болсон оргилуудад мандуулах юмсан гэсэн бодолтой л явж байгаа.
цагдаагийн албаагчдаа сонирхлоо хөгжүүлээд өөртөө цаг гаргаад спортоор хичээлхийг уриалж байна.